Турж жин хасгад йог хийх нь илүү үр дүнтэй юм а. Үлэн ходоодон дээрээ юм уу хооллцоход 2 цагийн дараа хийхэд илүү тохиромжтой сайн. Хөлс их гарахдуул альчуура бэлдээрээ та их хөлөрч хөлс гарах учраа ус болон шингэн зүйлийг сайн бэлдэх хэрэгтэй. Турах йога хийсний дараа халуун бүлээн усанд ороход илүү тохиромжтой. Өгжөө ёны турах йог. Сайн байна уу, би Өгжөө юм байна. Саяхнаас жин хасах ёгоор хичээлж байгаа хэдий ч жин хасах маань хүй салхи мэтэл байна. Сүүлийн үед улирал харгалзахгүйгээр жин хасахыг хүссэн хүмүүс улам ихсэх болжээ. Одоо надтай хийх йогийн хэлбэр нь уламжлалт йогийн хэв загвартай үйл зохицох биш, харин шин элементүүдээс их бүрдсэн йог юм а. За, гойлог биетэй болохыг хүсэж байгаа хүмүүс одооноос надтай хамт байгаарай. Би энэхүү йогоор хичээлснээр өөрийнхөө биеийг альбарт сэтгэл хангалуун байх болсон. Үнэхээр гайхалтай турж эхэлсэн. Гэхдээ энэ нь богинохон хугацаанд бий болчих зүйл биш гэдгийг та санаарай. Өөрийгөө ялан дийлэхийн тулд бүхэл хүс хүч хөдөлмөрөө зарж байж ийм үр дүнд хүрсэн гэдгийг хэлж болно. Хамгийн гол нь тууштай хичээл зүтгэлээр та бүхэн хүссэн альбраа олж чадна. Ганц өдөрч алгасалгүй надтай хичээлснээр одоогийн миний харагдаж байгаагаас илүү гойлог болох бүрэн боломжтой. Ингээд яг одооноос өдөр бүрийн 40 минутыг надтай хамт дасгалаа заавал хийнэ гэж амлаарай. Энэ цаг мөчөөс эхэлцгээе, дундаас нь бүх шантраарай. Уул хэлбэрийн байрлал. Эхлээд уушгийнхаа хэмжээг томруулж, цусны эргэлт сайжруулах амьсгалын дасгалаа хийцгээе. Үлми болон өсгий өвдгөө нийлүүлэн энэ дасгал нь гуйны хэсгийн илүүдэлжин хасах гэж байгаа учраас гуяа чангал нь эгц зогсноо. Таазан хэсгийг чангалаад гидсээ татна, мөрөө тэнийлгэж, гараа суллан, алгаа дэлгэн амьсгал авна. За одоо амьсгалын дасгалаа хийцгээе. Амьсгал аван амаа жимийн 5 секунд төгжээд буцааж удаанаар амьсгалаа 5 секундын турш гаргана. Энэхүү амьсгалын дасгалыг хийхдээ амаа жимийн хамраараа гүнзгий амьсгаа аваад амаараа гаргана. Харцаа төвлөрүүлэн их зуршаа 45 градуст харна. Цэвэр агаараар амьсгалан сэтгэл санаа болон биеэ суллан тайван болгоно. Цэвэр агаарыг гарынхаа алгаар мэдэрч гүнзгий амьсгалаарай. 남김없이 다 누웠습니다. Би чинь жаахан хүлэрч байгаа биз? Тийм бол амарч биеэ суллаад хэсэг хугацааны дараа дахин бэлтгэх байдалтай орно. Хоёр гараа дээш өргөн харцаа гарынхаа үзүүрлөө чиглэн харна. Энэ үед хүзүүгээ хөшгөөс хамгаалж хүзүүндээ их хүч өгөлгүйгээр аяархан хойш нь гидийлгэнэ. Энэ байрлалдаа өмнөх хийсэн амьсгалын дасгалаа 10 удаа хийгээд дахин амарна. Энэ дасгал нь хөл өгзгийг булчинлаг болгохоос гадна бүсэлхийн хэсгийг жин хасахад нөлөөлдөг. Энэхүү амьсгалын дасгалыг хийхдээ амьсгаа гаргах сүүлийн мөчид хэвлийн булчинг гойлог хэлбэртэй болгох бүсэлхийн хэсгээр турахад илүү үр нөлөө үзүүлдэг ба нурууны үеуд их хөлөрдөг. 충분히 호흡하세요. Гүнзгий амьсгалангаа гарын үзүүрээс хөлийн уг хүртэл бие сунаж буй мэд төсөөлн нуруугаа тэнийлгэж өгнө. Энэ дасгалын хамгийн чухал нь оюун ухаанаа бүрэн төвлөрүүлж дасгалаа хийх нь л хамгийн чухал байдаг. Хүзүүгээ сунган амьсгал авахд амьсгалах чимээ их гарах хэдий ч тэр чимээнд анхаарлаа төвлөрүүлэхгүй байх хэрэгтэй. 끝까지 잘 느껴주세요.
хамраараа амьсгалахгүй, амаараа амьсгал авна гаргана. Ингэж 10 удаа хийхэд өмнөхөөсөө илүүтэйгээр цэвэр агаарыг мэдрэх болно. Халууцж байгаа биз? Гойлог бүслэхий ба тэгшхэн хөлтэй болох дасгал. Одооноос зогсож хийх йогийн дасгалтаа орцгоё. Энэ удаад бүх биеийнхээ булчин чангалж өгөх тал саран хэлбэрийн байрлалдаа дасгал хийнэ. Эхлээд үлмий болон өсхийг өрөө гүйцэд гიშгэн гоё өвдгөө чангалан ихц зогсоод хоёр гараа дээш чиглүүлэн гараа чихэндээ хүргэнэ. За амьсгалаа аваад гаргангаа баруун тийш дахиад амьсгал аваад гаргангаа зүүн тийш. Одоо бие нэг удаа өргөж өгөн амьсгалаа гүнзгий авч таазан хэсгээ зүүн тийш шахаж өгөөрэй. Энэ байрлалаа алдахгүй 30 секундын турш үргэлжлүүлэн хийгээрэй. Энэ дасгал нь биеийн гажиг хэлбэрийг засаж бүх биеийн булчин ажилуулж чангалж өгдөг. Амьсгалаа аваад гаргангаа баруун тийш дахиад амьсгал аваад гаргангаа зүүн тийш. Гүнзгий амьсгалж гаргахдаа зүүн талаараа 30 секунд болно. Энэ дасгал нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, өтгөн хадалтаас сэргийлж, хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Гараа хавсран атгаж хүзүүгээрээ гидийж өгнө. Баруун, зүүн тийш эрүүгээ мөрний шугамд хүртэл эргүүлэн хөдөлгөөрэй. Одоо гараа дахин дээш чиглүүлэн гүнзгий амьсгаа авна. Дахин амьсгал авахдаа хоош гидийн амьсгалаа гаргахдаа урагш гидийн. Босохдоо шууд өндийлгүй гар хүзүү нуруу гэсэн дараалтайгаар өндийн. Мөрөө чихэндээ хүргээд таазан хэсэгтээ урагш болон бие сайтар тэлж өгөөрэй. Амьсгал аваад гарахдаа гидээж 30 секунд болно. Ингэж гидийхдээ арцаг тааз хэсэгтээ урагш сайтар төрж хойш сайн гидээж өгөөрэй. Энэ үед амьсгал авахд хэцүү байвал тархинд муугаар нөлөөлөх тул их хүчилж хийхгүйг хичээгээрэй. Амьсгал аваад гаргангаа доош тонгоож хөлийн өсхийн хойд хэсгээс барин 30 секунд болно. Энэ үед өвдгөө тэгшлэн хөлнийхөө шилбнээс барин нүрээ өвдгөнд өөрийн чадах хэмжээнд ойртуулж хүрэхийг хичээгээрэй. Энэ дасгал нь нуруу хөлийн булчинг суллаж ядаргааг тайлна. Одоо дахиад тонгоосон чигээрээ хоёр гараа урагш сунгаад гар, үзүү, нуруу гэсэн дараалалаараа өндийж бие суллаж 3 удаа тайвнаар гүнзгий амьсгаа авна. Дараагийн дасгал нь сандал хэлбэрийн байрлал юм а. Энэ дасгал нь сандал дээр хий сууж байгаа мэтэр төсөөлөн хийдэг ба хийхэд жаахан хийцүүч жин хасахад маш үр дүнтэй дасгал юм. Эхлээд хоёр хөлийн хооронд хоёр гарын нудраг багтахаар зай аваад урдаасаа хоош хүртэл параллел болгон зогсох хэрэгтэй. Гараа урагш сунгана, амьсгалаад тааз болон нуруугаа хойш цэг сунгана. Өвдгөө 90 градусын өнцөг гарган нугалж биеийн жингээ өвдгөнд ачааллана.
Мөрөө суллан гараа ургаж сунгана. 쭉 아래로 펼 수 있게. Хүзүү болон гараа сунаж буй мэтээр төсөөлөөд 쭉 늘어나는 느낌으로. хөлийн хуруугаа дээш өргөөрэй. 자, 이제부터 벌을 세지 마. Ингэхдээ ачаалал авсан гуй болон өгзөгний илүүдэл жингээ хайж байна гэж төсөөлөөрэй. 굳은 리듬 Энэ байрлалаа 30 секунд хадгалаарай. 30초. 엉덩이가 점점 앞으로 온다는 거는 그만큼 Биеийн бүхий л жин өсгийнд ачааллагдсан байгаа. 뒤꿈치에 Өгзгөө суллахгүй ялимгүй өндийж гэдэс хэвлийн булчингаа чангална. 뜨지 않게 뒤로 좀 더 Хэцүү байсан ч гэсэн төвчээртэйгээр дасгалаа хийж гүйцэтгээрэй. 굳은 의지가 다. Одоо жаахан чижирч байгаа биз? Өвдгөө хооронд нь ойртуулахгүй параллел байлгаарай. 발 모두 11자를 유지합니다. 3, 2, 1. Босохдоо удаанаар дасгалаа хийж дуусгаад биеэ суллаж 3 удаа тайвнаар гүнзгий амьсгаа авна. Дараагийн дасгал нь харваачийн байрлал юм а. Энэ дасгал нь өгзөг бэлхүүс гуйны булчин чангалж хэлбэрийг засдаг. Хизүүч гэсэн төвчээртэйгээр тогтмол хийж чадвал сайхан бие галбиртай болно. Эхлээд баруун гараа дээш өргөн чихэндээ хүргэн, зүүн гараа хажуу тийш нуглан барьж, зүүн хөлөө өргөн гараараа дотор талаас нь барина. 안쪽으로 발등을 잡습니다. Хөлөө дээшээ өргөөрэй. 올려주세요. Ингэхдээ биеэ бүхийлгэж болохгүй гэдгийг анхаараарай. 거울로 보셨을 때 자신의 무릎이 Өвдгөө гадагш биш, дотгош сайн татаж өгөх хэрэгтэй. 밀어주세요. Одоо толгоогоо баг зэрэг тонгойлгоно. 조금씩 숙여주세요. 30 секунд хадгалаарай. Энэ дасгал нь нуруу болон ташааны илүүдэл жингүй болгож булчин чангалж өгдөг. 굉장한 집중력과 균형 감각이 필요합니다. Дасгал хийхдээ ухаан санаагаа төвлөрүүлж хийгээрэй. 주시고요. Бүлийн ууланд биеийн жинг ачааллан баруун гараа дэлгээд алс байгаа ямар нэгэн зүйлд хараагаа онлон ширтээд оюун санаагаа төвлөрүүлээрэй. 온 정신을 자세에만 집중합니다. 3, 2, 1. 바로 Одоо нөгөө талаараа хийцгээе. Зүүн гараа дээш чиглүүлэн өргөөд чихэндээ хүргэнэ. 왼손은 옆, Баруун гараа нуглан барьж 90 градусын өнцөг үүсгэн барина. 왼손으로 Баруун хөлөө өргөн баруун гараараа дотор талаас нь бариарай. Толинд харж хийж байгаа бол өвдгөө аль болох харагдуулахгүйгээр дотогш сайтар татаж өгөөрэй. 살짝 뒤로 숨겨주시고요. Биеэ аль болохоор сайн сунган хөнгөн амьсгалаарай. 발끝부터 올라갑니다. Хөлийн үзүүрээс дээш татаж байгаа юм шиг бүр дээш нь өргөөрэй. Толгой дээгүүрээ үлмий өсхий харагдтал нуруугаараа сайн тунгож уян хатан чанараа сайжруулаарай. Энэ байрлалаа 30 секунд хадгална. 더 곱게 펴주세요. Хормын төдийл өвдгөө нугалвал бэртэж болох тул баруун өвдгөө сайтар чангалж өгөөрэй. 시간이 필요합니다. Энэ дасгал хэцүү дасгал тооцогддог тул төгс хийж сурахын тулд их олон удаа хийж давтах хэрэгтэй. Сайн хийж чадахгүй байвал их хүчлэх хэрэггүй. 3, 2, 1. Дасгалаа хийж дуусаад биеэ суллаж 3 удаа тайвнаар гүнзгий амьсгалаа авна. Дараагийн дасгал бүргэд хэлбэрийн байрлал. Энэ дасгалыг хийснээр таазан хэсгээрээ махалсан хүмүүс илүүдэл жингээсээ салж уайлаг сайхан бие галбиртай болох боломжтой юм а. 확인하실 수 있을 거예요. 자, 먼저 Бүх биеэрээ дээш тэмүүлэн амьсгаа гүнзгий авна. 들이마시면서 Амьсгалаа гаргахдаа доош тонгоогоод хоёр гараа хооронд нь өшгөрөлдүүлнэ. Энэ чигээрээ дээш босно. 세워주세요.
таазан биеэрээ хойш сандал дээр сууж байгаа юм шиг хойш сууж өгнө. Баруун хөлөө өргөж, зүүн хөлөндөө ачиж, сайтар мөшгөрөлдүүлж өгнө. Таазан биеэрээ махалсан хүмүүс бүрч хичээнгүлэн хийгээрэй. Хөлөө сайн мөшгөрөлдүүлж чадахгүй байгаа хүмүүс ингэж хөлөөрөө шаланд тулна хийж ч болно. Болж өгвөл хөлөө сайн мөшгөрөлдүүлж хийгээрэй. Энэ байрлалаа 30 секунд хадгална. Хоёр гар нь сайн мөшгөрөлдөж өгөхгүй байгаа хүн хоёр гараараа мөрөө жаахан доошлуулна, твэрч өгөөрэй. Тэсвэр төвчээртэйгээр өөрийн хүсэж буй зүйлдээ хүрнэ гэж итгэлтэйгээр дасгалаа хийгээрэй. Одоо нөгөө талаараа хийцгээе. Амьсгалаа гаргахдаа доош тонгоогоод хоёр гараа хооронд нь мөшгөрөлдүүлнэ. Энэ чигээрээ дээш босно. Өгзгөө ялимгүй дээш өргөж өгнө. Хөлөө мөшгөрөлдүүлнэ 30 секунд болно. Энэ дасгал нь мөр болон цээжний арын хатуурсан булчин суллаж өгдөг. Хүний биелгийн тогтолцоонд сайн нөлөөтэй дасгал юм. Одоо мөр цээжний хэсэг нь хатуурсан хүмүүс жаахан чижирч байгаа биз? Надтай хамт хэсэг зур төвчээртэй хийгээрэй. Дасгалаа хийж дуусаад биеэ суллаж 3 удаа тайвнаар амьсгалаарай. Дараагийн дасгал нь гурвалжин хэлбэрийн байрлал юм. Энэ дасгал нь бүхий л биеийн хэлбэрийг засаж өгдөг маш үр дүнтэй дасгал юм. Хүч их зарцуулж хөлсийг гардаг. Эхлээд хоёр гар хөлөө сайн тэнэлгэнэ. 20cm 정도 올려주세요. Баруун хөлөө гадагшин 90 градус тавиад зүүн хөлөө 10 градус орчим дотгошин тавиад гүйцэд гიშгэж өгнө. За одоо амьсгал аван гаргангаа өвдгөө 90 градуст тэнэлгэнэ. Өвдөг болон хөлний үзүүрийг гадагш чиглүүлэлгүй яг 90 градуст байлгахыг та хичээгээрэй. Өгзгөнд хойш хүч өгөх биш, урагш татаж өгнө. Хоёр гараа татаж буй мэтээр төсөөлн сайн тэнэлгэж өгөөрэй. Одоо баруун гараа урагш буулган тохоогоо өвдөгний дотор талд хүргээд хүзүүгээ эсрэг тал руу мөрний хэмжээнд байрлуулна. Харцтай нь гарын үзүүрлүү харсан байх ёстой. Харцаа дээш шиглүүлнэ 25 секунд болно. Энэ үед таазан хэсгээрээ хоош сууж өгвөл тухтай байх хэдийч дасгалтай нь үр дүн муутай байдаг тул урагш нь сайн татаж өгөөрэй. Энэ байрлалаа хэсэг хугацаанд хадгалж өгнө гэдгийг та анхаарна уу? Гараа буулгаад бэлтгэл дасгалд зогсно. Баруун хөлөө 10 градус дотгош тал руу чиглүүлээд зүүн хөлөө 90 градус гадууш байрлуулна. За дахиад амьсгал аван гаргангаа зүүн өвдгөө 90 градусын байрлалд биенийхээ тэнцвэрийг сайн олоод одоо төрөөчийн адил зүүн тийш хазааж өгнө. Харцаа дээш шиглүүлнэ 25 секунд болно. Энэ байрлал нь шалнаас гарын уг хүртэл 45 градусын өнцөг үүсгэн хазаах хэрэгтэй. Эхлэн суралцаж буй хүмүүс хүчлэхгүйгээр тохоогоод биш, гараа өвдгөндөө хүргэж жаахан хазааж өгнө.
Аажмаар хөлөө дотгош зөөн игт зогсоод биеэ суллан 3 удаа зөөлнөр амьсгал авна. 몸의 긴장을 풀고 편안하게 3번 호흡하세요. Дараагийн дасгал нь модон хэлбэрийн байрлал юм. 나무 동작은 Энэ дасгал нь аарцаг ясны хэлбэрийг засаж өгөх дасгал юм а. 큰 효과가 있는 동작입니다. 먼저 오른 Эхлээд баруун хөлөө бариад өвдгөө жаахан дээш татан амьсгал аваад гаргангаа баруун өвдгөө дотгош хойш нь болговол ачаалал танд бидрэгдэнэ. Баруун гараа цээжин хэсэгтээ байрлуулад тэнцвэрээ олсны дараа зүүн гараа хавсран нийлүүлээд амьсгал авангаа гараа дээш чиглүүлэн зогсно. Энэхүү байрлалдаа та 40 секундын турш зогсох хэрэгтэй. Энэ дасгалыг сайн хийж чадахгүй байгаа хүмүүс хөлөө гоёны дотор талд нь нийлүүлээд 2 гарыг дээш нь болгоно. 이 동작도 Тэнцвэр олоход хэцүү байвал өвдөгний дотор талд хөлөө байрлуулсан ч болно. За одоо сайн хийгээд сурчсан бол хөлнийхөө улыг дээш харуулна. 2 гараа дээш чиглүүлэх хэрэгтэй. Гараа удаанаар буулгаад биеэ суллаарай. 이번에는 За одоо эсрэг талаараа хийцгээе. Зүүн хөлөө гараараа нуглан барьж өвдгөө доошлуулан буулгана. 내려줍니다. Зүүн гараа цээжнийхээ өмнө аваад 2 гараа хавсрана. 엄지손가락 교차해서 2 гараа удаанаар дээшлүүлнэ. Байрлах хугацаа 40 секунд. Зүүн өвдгөө хойш нь сайн жийж, аарцаг хэсгээрээ урагш сайн түлхэж өгвөл илүү үр дүнтэй болно. 허벅지 안쪽이 당기시는 Энэ дасгал нь тааз аарцаг хэлбэрийн ясыг зөв хэлбэртэй болгодог дасгал юм а. 동작은 다친 골반을 Анхаарлаа сайн төвлөрүүлэх шаардлагатай